자, улсын төсөв. За энэ батлан хамгаалах яам юу юм бэ? 790 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Төсөв нь. За энэ шадар сайтыг болохоор онцгой байдал оруулаад 367 тэрбум юм байна. За гадаад явдлын яам бол 240 тэрбумыг зарцуулах юм байна. Энэ 26 онд. За 2021 онд гэхэд бид нар чинь баг 3 дахин бага төсөвтэй байсан шүү дээ. Тэгээ би нэг та бүхнээс бас нэг үр дүн нэх гээд байгаа маа. Энэ татвар төлөгчдийн мөнгийг ингээд зарцуулаа яваад байдаг. Мэдээж хэрэг бүгд л бага байна. Өшөө их байвал бид нар их сайн ажил хийх ёстой байсан энэ ярьдаг л да. Гэвч энэ өгж байгаа мөнгө төгрөгийг та бүхэн одоо яг үр дүнтэй зарцуулж чадж байна уу гэдгийг бас ярмаар байгаа. Сая хэдхэн 7 хоногийн өмнө байна уу? Тэр Хөвсгөл аймагт манай гишүүд ярьж байгаа шиг байна. Тэр 2 настай хүүхэд алга болоход за тэр батлан хамгаалах яам нь онцгой байдалд бүгд л очиж байгаа шиг байна лээ. Тэгээ та бүхний үүрэг гүйцэх чадвар нь бол үнэхээр гिचүү байна л гэж дүгнэж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн одоо 2 настай хүүхдийг 7 хоног хайж нас орсон байдалтай болж байгаа байхгүй юу? Энэ ч одоо юу гэсэн үг вэ? Та бүхний үүрэг гүйцэх чадвар, хэрэгтэй тоног төхөөрөмж нэг иймэрхүү байдал байна уу? Энийг та бүхэн одоо юу тайлбарлах юм бэ? За би бас гадаад явдлын яамнаас зүгээр тодруулаад асуучих гэж бодож байгаа. За манайх одоо Монгол паспортын хүчин чадал одоо ямар байна вэ? Иргэдийн гадаад паспортын. Бид нар аль хавцаа явж байна уу? Ер нь хичнээн оронд визгүй зорчиж чадхаар байна уу? Гэтэл манай гүрш одоо тэр бом 400 сая үнэтэй Гятад улс маань одоо манай иргэдийн аль хор айлчилдаг энэ Өмнөд Солонгост бол визгүй болчихлоо шүү дээ. Энэ талаар одоо ямар ажил хийж байна вэ гэсэн ийм асуултыг асуумаар байгаа. За энэ байтугай ядуу байхад бол бид нар элчин сайдын яамдуудынхаа байрыг бол үнэхээр алсын бодлоготой 20-30 жилийн өмнө авч чадаад байдаг гэсэн байна. Сая тэр Токиод хар, Нью-Йоркод хар би сүүлийн үед гадагшаа нэг явахгүй байна л да. Швейцарт энэ тэр үл хөдлөх хөрөнгийг бол авсан шиг авдаг байсан байна. Сүүлийн үед авч чадчихэв нөө. Энд дээр судалгаатай ажилдгүй энэ засгийн газар. Гэсэн ийм хэдэн асуултуудыг асууя. Тэгээ нэг иргэдтэй одоо нэг хүрсэн ийм үр дүнтэй ажлууд байх ёстой л доо. За хэдэн асуулт асуулаа. За Батлууц сайд эхлээд хариулъя. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. Батлан салбарын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадамж бол сайн байгаа. Энд бол эргэлзэх хэрэггүй. Харин одоо хөрөнгө санхүүтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд үндэ хоцорчихсон. Нийт барилга байгууламжийн 10 орчим хувь нь одоо 20 жил баригдаад 20 жил орчим болж байгаа энэ барилга байгууламжтай үлдсэн одоо 90% нь 20-с дээш жилийн насжилттай. За техник тоног төхөөрөмжийн хувьд зэвсэглэлийн хувьд ямар байгааг та бол надаар илүү сайн мэдж байгаа. Тийм учраас яг үндсэндээ бид нар хөрөнгө оруулалтын асуудал дээр л одоо асуудал байдаа гэдгээс онцолж хэлхийг хүсэж байна. Хоёрдугаарт нь Хөвсгөл аймагт болсон тэр 2 настай хүүхэд алга болсон асуудал дээр манай анги салбарууд бол анги салбараас тэнд одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд хүнсний хангалт хийх одоо үүргийг гүйцэтгэсэн байгаа гэдэг л баярлалаа. За дараагийнх нь Батцэг сайд тэгээд онцгой бас нэмж хариулах байгаа. За Батцэг сайдын микрофоныг өгье. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. Өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттай иргэд 29 улсад за дипломат алтан паспорттай иргэд 65 улсад визүү зорчиж байгаа. За 24 онд нийт бүх төрлийн паспорттай иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлцээрийг Вьетнам, Малдив, Парагвай улстай тус байгуулсан. За Катар, Доминикан, Гүрж, Армени улстай бүх төрлийн паспорттай иргэдийг Португал, Бельги, Люксембург, Нидерланд, Египт, Серб зэрэг улстай дипломат болон алтан паспорттай иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлцээрүүдийг тус байгуулад байна. Монгол паспортын чанар бол жилээс жил нэмэгдэж байгаа. Энд
тодруулаа сайныхаа хэлэх юм бол 2020 онд 1, 21 онд 2, 22 онд 2, 23 онд 1, 24 онд 4 улстай харилцан одоо визэс чөлөөлөх хэлцээрийг байгуулсан байна. За хоёрдугаарт нь яг бид нар одоо дипломат төлөөлөгчийн газруудынхаа байрыг жилд 2-3 байр мэдээж төлөвлөлтөй ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд дандаа хөрөнгө оруулалтын зарлууд бараг тусгахдахгүй бага зарцуулж байгаа учраас бид нар өнгөлөх хөдлөх хөрөнгө бол худалдаж авч чадахгүй байгаа. За жилд 2-3 байрыг бид нар засварлаж л амжиж байгаа. За одоо бол яг худалдаад авчгаар байр бол 2-ыг бид нар төлөвлөчихсөн. Зайлшгүй одоо авах шаардлагатай, авах боломжтой гэж үзэж байгаа. Зарим газар бол түрээс нь илүү одоо бага зардалтай. За тэгээд ашиглалт цөөхөн хүнтэй дипломат төлөөлөгчийн газарт бол бид нэр түрээслэх нь илүү юм байна гэсэн ийм тооцоо судалгаатай байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг танд жийч хургуулж болно. Онцгой хариулах гэсэн үү? За 2 номер. Хурандаа гантун илтгэж байна. Гамбат гүшин асуултанд хариулъя. Сая Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2 настай хүүхэд алга болох явцад бол онцгой байдлын байгууллагын хойд бүсийн алба агчид бие хүрэлтэх хүн бол оролцсон байна. За энэ ажиллагаанд оролцохдоо онцгой байдлын байгууллага төдийгүй зэрэгчин хөлийн цэргийн алба агчид оролцож өөрсдийнхөө одоо албандаа ашигладаг эрен хайх авраг ажиллагааны дорооныг ашигласан байна. За хүүхэд алга болсон одоо газар нь бол нөгөө өмнө нь эрен хайх аврах санах ажиллагаа явуулсны дараа одоо хүүхэд олдсон. Тэгээд энэ асуудлаар бол цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж ойлгож байгаа. Бэлтгэж дуслаа.